Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэн дараах зургуудыг ажиглана уу? Эдгээр зургуудыг ажиглаж байх явцад бүгдээрээ худалдаа арилжаа эрхэлж буй ерөнхий дүр зургийг бидэнд илтгэж байна. Тэгэхээр зах зээлийн эдийн засгийн ухааныг макро ба микро гэсэн судалгааны хоёр хэсэг болгон авч үзэж судалдаг. За үүний нэг хэсэг болох микро эдийн засаг нь эдийн засгийг бүхэлд нь бус ганц нэг хэсэгт анхаарлаа хандуулдаг эдийн засгийн судалгааны хэсэг. Тухайлбал хэрэгцээ, нөөц, эрэлт, нийлүүлэлт, үн бүрдэлт, үйлдвэрлэлийн үр ашигын үзүүлэлтүүд, өрсөлдөөн зэрэг микро эдийн засгийн үндсэн ойлголтууд болно. Энэ талаарх шийдвэрийг аж ахуй удирдагчид тасралтгүй гаргаж байдаг. Тэгэхээр бид бүгдээрээ өмнөх хичээлүүдээр хэрэгцээ, нөөц, эрэлт гэдэг микро эдийн засгийн судалгааны нэг хэсгийг нь авч үзэж судалсан. За тэгвэл өнөөдрийн хичээлээр дээрх зургуудыг ажиглаж байх явцад тэр худалдаа арилжаа эрхлэхэд тэр бараа бүтээгдэхүүний хэн хаанаас хэрхэн яаж оруулж ирдэг юм бэ? Хэрхэн яаж нийлүүлдэг юм бэ? Үүнийг зах зээлийн эдийн засгийн ухаанд ямар зүйд тогтоолоор авч судалдаг юм бэ гэдэг талаарх мэдлэгийг эзэмших буюу нийлүүлэлтийн хууль гэсэн хичээлийг үзнэ. За энэ сэдвийг үзэхийн өмнө үндсэндээ нийлүүлэлтийн хуулийн талаарх мэдлэг эзэмшнэ гэсэн үндсэн зорилгыг дэвшүүлж байна. Энэ зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Нэгдүгээр нийлүүлэлтийн хууль тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох. Хоёрдугаар нь нийлүүлэлтийн мөрийг түүнийг шилжих хөдөлгөөнийг тайлбарлах. За нийлүүлэлт гэж юу вэ? Тодорхой хугацааны турш тухайн зах зээлд үйлдвэрлэгчдийн борлуулалтыг санал болгосон бөгөөд хангаж чадах барааны тоо хэмжээг хэлнэ. Нийлүүлэлтэд нөлөөлдөг хүчин зүйл. Үн, технологи, орцын үн, бусад орцын үн гэсэн дөрвөн хүчин зүйл нийлүүлэлтэд нөлөөлдөг. За тэгвэл бид өмнөх хичээл дээр үзсэн эрэлтэд нөлөөлдөг хүчин зүйлсүүдийг эргэн сэргэн санаатгая та. Саны. Эрэлтэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн хамгийн нэгдүгээрт нь юу? Ямар хүчин зүйл байлаа? За үн гэсэн хүчин зүйл. Тэгэхээр эрэлтэд ч нийлүүлэлтэд ч нэгдүгээрт нь хамгийн эхлээд үн гэдэг хүчин зүйлс хамгийн гол нөлөө үзүүлдэг байх нэ. Нийлүүлэлтийн морь гэж юу хэлэх вэ? Барааны зах зээлийн үн үйлдвэрлэгчдийн нийлүүлж байгаа барааны тоо хэмжээний хоорондын хамаарлыг илэрхийлэх график төрслийг нийлүүлэлтийн морь гэнэ. Нийлүүлэлтийн хууль гэж юу хэлэх вэ? Бусад хүчин зүйл хэвээр байхад нийлүүлэлтийн хэмжээ нь үн өсөх тусам нэмэгдэж, үн буурах тусам багасах зүй тогтолыг нийлүүлэлтийн хууль гэнэ. Өөрөөр хэлбэл үн нийлүүлж байгаа тоо хэмжээний хоорондын харилцаа уялдааг хэлнэ. Дор дурдсан бараануудыг хавсрах орлого шинжээр нь ялгана уу? Дараах хүснэгтийг ашиглан нийлүүлэлтийн хуулийн утгыг нэг харуулсан график байгуулж тайлбарлана. За жишээлх юм бол дараах хүснэгтэд үзгэн балны нэг бүрийн үн болон тоо ширхгийг нь оруулсан ба. Үүнийг графикаар илэрхийлнэ. За энэ хоёр ажлыг та бүхэн дэвтэртээ хийгээд. За энэ дэвтэртээ хийх явцдаа онлайн мэдлэгээ ашиглан дээрээс нь сурах хүчгээ ашиглаарай. За гэрийн даалгавартаа дараах хоёр даалгаврыг гүйцэтгэнэ. Нэгдүгээрт нь эрэлт нийлүүлэлтээс шалтгаалan үн өсдөг буюу буурдаг бараа үйлчилгээг нэрлэх бичиж ирэх. Үн ялимгүй өөрчлөгдөж тоо хэмжээнд мэдэгдэхүйц өөрчлөгдөг бараа үйлчилгээг нэрлэнэ. Өөрчлөлтийн шалтгаан нь юу вэ тэмдэглэж ирэх. Анхаарал тавьсанд баярлалаа.